видео үзүүлж байна. Хэцүү үед өөртөө хэлэх 10 үг хэлбэр. Хүний амьдралд маш олон хэцүү асуудлууд тохиолддог. Гэхдээ бид заримдаа тэдгээр үйл явдлуудад хэрхэн хандаж, яаж шийдэхээ мэдэхгүй төөрөлдөх нь олон байдаг. Тэгвэл доорх үгсийг үргэлж өөртөө хэлж сануулж байгаарай. Энэ нь танд хүнд хэцүү үеийг даван туулахад чинь багч гэсэн туслах болно. Би нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ч түүнд хандах хандлага өөрчилж чадна. Та амьдралд тохиолдох гинтийн үйл явдлуудаас хизээч зугтаж чадахгүй. Жишээлбэл өвчин зовлон, ойр дотны хүний харамсалтайгаар алдах гэх мэт асуудлыг юу ч өөрчилж чадахгүй учраас хүн бүрл түүнтэй нүр тулахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Тиймдээч хүмүүс сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй болдог юм. Гэхдээ та өөрийнхөө бодлыг хянаж чадна. Хэрвээ та хин нэгнээс салсан бол түүнийгээ ад жаргалтай амьдралын төгсгөл биш, харин урт хугацааны зовлон дуудаж байна гэж хүлээж авах хэрэгтэй. Амьдралыг илүү өөдрөөр харж, аливаа зүйлд өөрийгөө битгий буруутгаж байгаарай. Би үнийг хийж чадна. Хүнд хэцүү нөхцөл байдалтай нүр тулгарах үед өөртөө итгэх нь хамгийн чухал байдаг. Би үнийг хийж чадахгүй гэсэн бодол эрч хүчийг тань сулруулж асуудалтай бууж өгөхөд хүргэдэг юм аа. Улмаар та нүдэнд ил харагдаж буй боломжуудыг ч олж харж чадхаа болдог юм. Харин эсвэргээрээ би үнийг хийж чадна гэж бодох юм бол та зорилгодоо хүрч чадхаас гадна аливаа зүйлийг эергээр шийдэж сурах болно шүү. Би готрах эрхтэй. Хэцүү зүйл тохиолдсон үедээ сэтгэл хөдлөлөө хянаж сурах хэрэгтэй. Хэрв таны сэтгэл санаа таагүй, гутарсан байвал хэний ч өмнө өөрийгөө зөвдгөх гэсний хэрэггүй. Мөн хит их өөрийгөө буруутгах шаардлагагүй юм. Ердөөл танд хэвийн амьдралдаа эргэн ороход хэсэгхэн хугацаа шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ажээ. Гэхдээ таны хямрал сайхан ирээдүйд чинь нөлөөлж болохгүй гэдгийг санаарай. Учир нь та сэтгэл гутралаад авч гарах ёстой болохоос биш, түүнтэйгээ бүхий л амьдралынхаа туршид явах ёсгүй юм аа. Надад тусалж чадах хүн бол зөвхөн би өөрөө. Мэдээж танд ойр дотны хүмүүс, найз нөхөд чинь дэмжлэг үзүүлэх хэдий ч амьдралын хүнд хэцүү бүхнийг даван туулахад зөвхөн та л өөртөө тусалж чадна. Мөн хэрвээ та өөрийнхөө амьдралыг хянаж, өөрчлөлт хийхгүй бол хинч яаж ч хичээгээд нэмэр болж чадахгүй гэдгийг санаарай. Гэхдээ бусад хүмүүсийг хит түлхэх гэснээ хэрэггүй шүү. Айцаад даван тоолох үед шинэ амьдрал эхэлдэг. Өөрийн бүрдүүлсэн тухтай орчиндөө байх нь танд аюулгүй санагддаг байж болох юм. Гэхдээ ямар нэг асуудал тулгарх үед та өөрийгөө ялан дийлж тэрхүү тохилог орчноос гарч сурах хэрэгтэй. Учир нь хүн айцаад даван туулж амьдралын төлөө тэмцэж эхэлсний дараа л шинэ боломжууд гарч ирдэг ажээ. Би бусдыг хүчлэхгүй. Хүч гэдэг нь хэн нэгэнгүйгээр аж жаргалтай амьдарч чадна гэдэгтээ итгэх явдал юм. Та хэн нэгнийг явуулж сурсныхаа дараа тэдгээр хүмүүс таныг жаргалтай болгодгүй байсныг ойлгож өөрийнхөө жинхэнэ аж жаргалыг олж чадах болно шүү. Сэтгэл санааны тав тухтай байдлаа та өөрөө л хангана. Та эргэн тойрныхоо бүх хүмүүст туслахад бэлэн байсан ч өөрийгөө орхих хэрэггүй. Ялангуяа эд хөрөнгө, мөнгөний араас явах үедээ ад жаргалтай амар амгалан байх ёстой гэдгээ мартаж болохгүй шүү. Энэ нь хүнд хэцүү үеийг даван туулах, сэтгэлийн тэнхээ болж өгдөг юм. Мөн тайван байх нь маргаашийн өдөрт итгэлийг нэмэгдүүлж өөрийгөө үнэлэх хүнлэмжийг дэвшлүүлдэг байна. Одоо мэдэрч байгаа зүйл насан турших биш. Бүх зүйл цаг хугацааны ирэхээр мартагддгийн адилаар таны асуудал ч гэсэн тунгадахгүй шийдэгдэх болно. Тиймээс уйтгаргүй нэг асуудал бэрхшээл бүрийг дэлхийн төгсгөл мэт хүлээж авахаа болоорой. Мөн юу ч болсон бай, өөртөө итгэж сайн сайхны төлөө яг одооноос ямар нэг зүйл хийж эхлэх хэрэгтэй шүү. Алдаа бүр үнэтэй туршлага болдог. Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтрыг уншихад тэд олон асуудалтай нүүр тулгарч, алдаа гаргаж, туршлага хуримтлуулсны ачаар л зорилгодоо хүрч чадсан байдаг. Тиймээс алдаж онож байж л сансандаа хүрнэ гэдгийг мэдэх нь зүйтэй. Шийдэж болохгүй асуудал гэж байдаггүй. Бодит байдал дээр шийдвэрлэж болохгүй асуудал гэж огт байдаггүй.
Ямар ч тохиолдолд амьдрал танд хоёр сонголтыг л өгдөг. Нэг нь цааш үргэлжлүүлэн амьдрах, нөгөөх нь бууж өгөх. Алийг нь сонгох харин та өөрөө л шийдэх болно. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай Саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.